Самасганы үзэгчтэй. За Монголын эдийн засгийн форум энэ жил уламжлалт байдлаар зохион байгуулагдахгүй. Гэхдээ тэнд яригддаг стратегийн гол яриа хэлэлцээ цааш үргэлжлэх ёстой гэдэг утгаараа бид телевизийн цуврал хилцүүлгийг үзэгч нанд бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад бид төрийн өмчийн компаниудын хувьчлал хөрөнгө оруулалт гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар студидтэй зочтой өрөөд байгаа юм. За 100 гар талаасаа эхлээд танилцуулъя. Монгол шуудан усад компани гүйцэтгэх захирал Тэлмэн, за мөн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Цолмон, мөн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хяналтын зөвлөлийн дарга Амарбат, за мөн эдийн засгийн хөгжлийн төвийн судлаач доктор Буд Даян Оч нар ирсэн байгаа юм а. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бид өнөөдөр төрийн өмчийн компаниудын хувьчлал хөрөнгө оруулалт сэдвээр ярилцах болно. За хамгийн ихний асуулт бол уламжлалт асуулт байгаа. Гэхдээ энэ дээр бас та бүхний байр суурь ямар байгаа вэ гэдгийг сонсоод цаашаага гол асуултуудаа орё гэж бодож байна. Төр өөрөө өмчтэй байх ёстой юу, ёсгүй юу? Ер нь энэ зөв буруу гэдэг дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг та бүхний одоо санаа бодлыг эхлээд сонсъё гэж бодож байна. Тэлмэн захирлаас эхлэе. За бүгд нь өдрийн мэнд хүргэе. Маш зөв асуултаар эхэлж гэнэ гэж бодож байна л да. Тэгээд хоёр зүйл хэлмээр энэ дээр бол маш товчхон. Нэгдүгээрт нь болохоор үндсүүлээс эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үндсүүлийн 5-2, 6-2 дээр бол маш ойлгомжтой заагдсан байж байгаа тийм ээ. Одоо бүх хөл үндсүүл дээр уягдаж одоо сүрлэж гарч ирнэ гэж үздэг юм бол төр өөрөө Монгол улсад бол нийтийн болоод хувийн өмчийг бүлээн зөвшөөрнө гэсэн тийм ээ. За 6-2 дээр бол одоо юу гэдгийг цаашаа балийн сан руу одоо өрөөгөөж хүртээж одоо тэгш хүртэнэ гэдэг асуудал байж. Нөгөөх нь болохоор олон улс өөрөө яг ямар байгаа гэдгийг бас харах хэрэгтэй болж тарах гэдэг юм л. Тэгэхээр сайхан би нөгөө Солонгост бас дэлхийн банкнаас зохион байгуулсан төрийн эмчит компаниудын конференцд оролцоод ирсэн. Тэгээд дэлхийн 500 одоо том хамгийн том 500 компани 100 нь бол төрийн эмчит компани. Нэгдүгээрт. За эдгээр компаниудад бол 20 сая хүн бол ажиллаж байна. За дээрэс нь одоо Монголд л одоо төрийн эмчийн компаниудын оролцоо эдийн засгт тийм өндөр байгаа мөг ингээ харахаар за дэлхийн дунджаараа ингээд үзэхэд дотоодын нэвтрүүлгийн 40% төрийн эмчит компаниуд үйлдвэрлэж байна нэгдүгээрт. Тэгэхээр яг энэ одоо арга хэмжээг зохион байгуулсан Солонгосын үдүүдийг жишээ нь ямар байгаа юм бэ ингээ харахад төрийн эмчит компаниуд нь за нэг 300-а тоотой байх шүү. Гэхдээ энэ нөгөө нэг институт центр гэдээ орчдөг. Тэгэхээр 35 нь бол манай одоо нэг 101-ийн төрийн эмчит компани гэдэгтэй адилхан. Тийм 35 компани. Тэр 35 компани нийт одоо төсвийн төсөвтөг улсын төсвийнхөө 1.4 дахин тэнцвэрсэнтэй хинцүүс юм том хэмжээний зардал гаргаж байна. Тийм ээ. Нэгдүгürt гаргаж байна. За нөгөө талдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 35% тодорхой хэмжээний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж ийн гэж байгаа. Тэр энэ өөрөө юу хэлээд байна вэ гэхээр угаасаа нийтийн өмч гэж бол байх нь төр өөрөө тодорхой хэмжээний компаниуд байх нь тэр дундаа төр өөрөө үүгээрээ дамжуулж одоо энэ нөгөө нийгмийн дэд бүтцүүдийг бий болгох одоо нийгмийн нийтийн үйлчлэгийн үүрэг гэж ярьдаг. Манай шуудан дээр бол бүх нийтийн үйлчлэгийн үүрэг гэж ярьдаг. Тэгэхээр энийг бол хэрэгэлт юм байна. За тэр дундаа за гурав дахь нь би дахиад нэмэлтчихэд байгаа маш тавчхан. Монгол улсын одоо эдийн засгийн бүтцээрээ ингээд харахаар уулуурхаа давамгаа алдсан. За энэ хэсэгт ажиллаж байгаа улсууд нь хэд юм бэ гэж зүсгэн 60 мянган байх тийм. Нийт ажиллагчдын одоо мэдгүй 5% байгаа. За өчигдөр бас гарлаа одоо нэг топ 100 компаниудад нэг 85 мянган ажиллаж бас $. Нөгөө 93% нь яах юм бэ гэдэг асуудал болчиход байгаа. Цэвэр одоо бүх юмаа 100% одоо хувьд өгөөд ингээд явчих юм бол нэгснээр нэлээд маш том ингээд ялгаа, орлогын ялгаа ингээд өсөж. Тэр тодорхой хэмжээгээр оролцож энэ жижиг хүн амтай, жижиг зах зээлтэй энэ улсад яг энэ нийтийн үйлчлэгийн үүргийг яах. За дээрэс нь энэ баялагийг одоо шудраг одоо хуваарлах. За энэ одоо оролцоон дээр одоо дараа нь ярих тохтой IPO ч гэдэг баялагын сан ч гэдэг юм. Ийм одоо оролцооны шаардлагаар бол дэлхийн нийтэд бол байдсан байна. Монголд ч гэсэн байна. Өндөр оролцоотой байна. Харин зөв зохистой байна уу? Яаж сайжруулах вэ гэдэг асуудлыг ярих бах тийм. За цолбон дарга. За ер нь бол төр өмчтэй байх нь бол зөв зохистой хэрэг. Ерөнхийдөө баг яг саяны ярьсан Солонгосын жишээн дээр авч үзлээ. Бусад улс орнууд ч гэсэн энэ жишгтээ төсөөтэй байгаа. Тэмч учраас одоо эдийн засгийн хамт ажиллагаа хөгжлийн байгууллага та бүхний мэдээ OECD-ийн одоо төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн баримтлага удирдамж үүдэг. Яг л ерөөсөө төрийн өмчт аж ахуй нэгжүүд нь бол эдийн засгт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь бол төрөө хэллээ нийтийн өчиг үүргийг хэрэгжүүлэх хүрээндээ бас энэ орлогын тодорхой төсвийн орлогыг бүрдүүлэх юм үүрэгтэй байдаг.
Хоёрдугаарт бол энэ үндэсний эдийн засгийн аюул байдал, үндэсний эрхийг хамгаалах чиглэлтэй бол тэр өөрөө тодорхой стратегийн хөрөнгүүдээ өөртөө өмчилж, удирдах, олж ирсэн дөрвөн хөнгийнхөө мөнгөөрөө нөгөө зарцуулалтаа хийдэг байна шүү дээ. Тэгээ энэ бол ерөнхийдөө болвол байх ёстой ойлголт, харин яг түрүүний хэлсэнчлэн яг энэ өрөнгийг яаж хэрхэн үр ашигтай өгөөжтэй удирдах уу, зарцуулалтын дээр яаж шанал тавих уу гэдэг бол засаглалын одоо бодлогын асуудал болж тарч. За, Амралтар. За, бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За, өмнө ярьсанчлан оролцогч нарын ярьж байгаатай санал нэг байна. Төрөл тодорхой хэмжээнд өөрийн гэсэн өмчтэй байх ёстой гэж ойлгож байна. Мэдээж энэ одоо нийгмийн үйлчлэгээтэй, эрүүл мэнд, боловсрал, одоо юу гэдгийг зэрэг цагдаа, за өшөө хөрөнгө оруулалттай, зам, харгуй, эрчим хүч энэ чиглэлээр бол яг харахгүй одоо төрөл бодлогоо гаргаж одоо ард иргэдэд компаниудад зориулсан энэ хөрөнгө оруулалтыг бүтсэн байт юм. Бусад төрлийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. За энийг дагаад уулаасаа цааталт нь өмч хөрөнгө, за энийг мэдээж удирдахт нь одоо компани гэж ярих юм уу те. Энэ компаниудаа аж ахуйн нэгжүүд бол байх нь зайлшгүй. Нөгөө талаар манай улсын хувьд болохоор ямар асуудал байна гэхээр энэ яг одоо төр яг энэ өмчтэй байгаад хэрэг үр ашигтай байгаа. Энийг л ярих хэрэгтэй болоод байна. Тэгээд бид монголчууд одоо 91 онд гэх юм уу те одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн одоо эдийн засаг руу шилжээд одоо 30 гаруй жил болж байгаа юм те. Энэ хооронд бид энэс өмнө бол мэдээж бүх одоо хөрөнгө одоо те компаниуд бол төрд хамааралтай байжгаад хагас одоо ингээд 475 компаниг одоо хувьд шилжүүлэх гэдэг юм уу ийм арга хэмжээ авсан байгаа даа. Тэгээд эндээс болохоор яг тодорхой хэмжээгээр бол тэр үед хүмүүсийн болон аж ахуйн нэгж иргэдийн одоо ойлголт мэдлэг тийм харилцан одоо адилгүй тийм одоо сайн байгаагүй гэх юм уу те. Тэрнээс болоод энэ төрийн өмчийн хувьчлал гэдэг юм уу энэ юм баг зэрэг юм буруу явагдсан юм болов уу гэж хараад байна. Тэгээд одоо яг 30 гаруй жилийн дараа бид нар энэ одоо юугаа эргэж хараад те өнгөрсөн хугацаанд болсон энэ одоо үйл явдлаасаа те эргэж хараад төр өмчтэй байхтай энэ юуны хувь засаглалын хувьда ямар одоо үр ашигтай ажиллах юм бэ? Энийг бол эргэж харах цаг болцсон байна гэж хараад байгаа. Тэгээд нөгөө тал дээр яаж юм гэхээр хувийн хвшил хийж чадах те болж байгаа юм бизнес гэдэг юм салбаруудад төр заавал одоо ингээд компани байгууллаа тэнд нь ингээ хамтдаа өрсөлдөд тохиол шаардлагагүй байна гэж одоо хувьдаа бол үзэж байна. Энэ дээр болохоор илүү одоо хамтарсан те төр хувийн хвшлэл олон улсын байгууллагатай хамтарсан байдлаар ингэж явж иж одоо энэ төрийн хөрөнгийн өмчийн ашиглалт одоо энэ үр ашигтай байх тал дээр илүү зүү зөкстэй явах хэрэгтэй юм болов уу гэж харж байна. За. Сайн өдрийн. За яг бид бүхний харж байгаа ч гэсэн мөн адил орцогч нартайгаа адилхан санал нэг байна. Ер нь олон улсын нөхцөл байдал бусад ер нь улсууд яг ямар шугуу байдаг вэ гэхээр өөр өөрсдөө онцлогоос хамаарат ер нь бол төр тодорхой салбаруудаар бол өөр өөрсдийн гэсэн компаниудын үйл ажиллагааг явуулдаг юм билээ. За ялангуяа бол одоо төрний нийслэн стратеги, эрчим хүчний, усны гэдэг юм уу. За ийм юмнууд төр бол төр бол яг нийтийн нийт рүү хамарсан, нийт үйлдвэрээр хамарсан ийм үйл ажиллагаанууд дээр бол түлхүү бол төрийн өмчт компаниуд бол байдаг юм байна. Тэд дотор бол яг төрний мөн адилхан хүндэж байгаа зүйл яг үр ашиг, засаглал, ил дод байдал, үйл ажиллагаа гэх мэтчлэн энэ хэлбэрүүд дээр бол өөр өөр гэсэн онцлогтой. Гэхдээ эргээд ингээ харахад бол бүгдээрээ яг төрийн өмчтэй ийм компаниуд бол харилцаа адилгүй нөгөө процентойгоо хуваарь харилцаа адилгүй л ийм кейсүүд бол маш олон байдаг юм байна. За, бүгд бол төр өмчтэй байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ тодорхой хэмжээнд, тийм ээ. Одоо тэгвэл манад байгаа энэ нөхцөл байдал, манай байгаа нөхцөл байдал яг тэр тодорхой хэмжээнд гэж та бүгдийн ойлгоод байгаа хэмжээнд яг байж чадж гинөө. Бид нар яг ингээд үнэхээр төрийн өмчөө зөв удирдах чадж гинөө гэдэг асуулт гарч ирнэ. Одоо компани засаглал гэсэн үг л дээ, тийм ээ. Яг үнэхээр тэр нь яг ингээд компани журмаар ажиллаад, засаглал нь яг ямар нэгэн байдлаар хараат бусаар ажиллаад, ашиг орлого нь нэмэгдээд ингэж ажиллаж чадчих байна уу гэдэг юм асуулт эндээс ургаж гарч ирж байна. Тэгвэл энэ дээр та ямар байр суурьтай байна вэ? Яг Монголчуудын жишээл ярьж байгаа 2016 онд манай IPO байсан. 34 энэ IPO байсан. Одоо төрийн өмчийн компаниуд миний хамгийн сүүлд авсан мэдээлэлээр төрийн өмчийн компани 101 байгаа тийм 101 гэж одоо байгаа. За орон нутгийн тэднийг асаатай 101 компани байгаа. Тэрний нэг нь гэсэн үг Монголчуудын компани. 2010 жилийн өмнө IPO хийсэн.
За энэ өрөөнд бид сайжирсан зүйлсүүд бол байна тий. Гэхдээ IPO хийснээр. Гэхдээ энэ өөрөө одоо бусад одоо төрийн эмчит компани сайжирснараа биш. Зүгээр нэг IPO хийгээд үн цаасны тухай хуулиараа ч гэдэг юм уу тодорхой хэмжээний нөгөө нэг бусад хуулиудын шаардлагаараа тий компани тухай хуульд бас уягдаад ч гэдэг юм уу тууцтай байх хэрэгтэй. Одоо тууц нь хараат ус гишүүнтэй байх хэрэгтэй. Үн цаасны тухай хуулиараа хөрөнгийн бирж дээр байж байгаа учраас тайлангаа тавих хэрэгтэй ч гэдэг юм. Эдгээрээ ингээд уягдаад явцсан. За нийтээр нь ингээд харах юм бол төрийн эмчит компаниуд бас тийм зохистой байхгүй учраас л одоо нэгсэндээ энэ хууль өргөн бариад за дээрэс нь уус төрчид энэ хулгай зэлгээ гараад байна гэдэг юм гараад ах шиг байна. Гэхдээ зүгээр би энэ дээр нэг юм амжаад бас хэлчихье гэж бодод байгаа юм л да. Яг ингээд нэг тийм статистикийг ингээд харахаар төр ингээд одоо засгийн газар 2025 оны 12 сард үндсэн чиглэл батлуулахаар 33 компани жагсаалт гаргаж өгсөн тийм. 18 нь бол IPO нэгсэн том компаниуд. Тэгэнгүүт яг төрийн эмчит компаниуд чинь Монгол улсын эдийн засгт ингээд ямар нэг 60 их найдын хөрөнгөтэй тэрэн дотоодын нэмэгдэлт 74% хүнтэй тэнцэнэ гэдээ ярьж байгаа тийм. За борлуулалт нь гэдэг юм уу нэг дотоодын нэмэгдэлт 32% хүнтэй тэнцэж байна ч гэдэг юм уу тийм. Гэт нэг 101 компани шүү дээ. Тэр 101 компани тэр борлуулалтын 50% нь ерөөсөө Эрдэнэс 5 толгой Эрдэнэт юм билээ л дээ. Ер нь бол. Тэгэхээр нөгөө 33 компани дээр айгүй фокус өгөөд ингээд хасаа илүүтэй нөгөө Эрдэнэс 5 толгой дээр илүү их фокуслаад тэдний засаглалыг сайжруулах, эднэрийг хамгийн түрүүнд IPO хийх, эднэрийгээ ирээ сайжруулаад явуучвал нийтдээ 50% нь одоо нөлөөлөл нь ингээ бий болчих юм байна гэж үздэг байхгүй. Тэгэхээр нэгсэндээ Монгол шууд 30 тэрбум мөнгө борлуулалттай жижигхэн компани байхгүй. Гэхдээ нийгмийн үйлчлэлийн үүрэг хүлээдэг. Тэгэхээр илүү нөгөө ингээ түр жоохон фокустай ингэж нөгөө ажиллах нь зүйтэй юм болов уу гэж зүгээр би бол одоо хэрэглэх газар дэд дарга ирсэн учраас бас тэр талаас нь харуул зүгээр болоо гэж чинь. Тэгэхгүй болохоор нөгөө нэг тэнд одоо орцсон Монгол шууд ч гэсэн дахиад орцсон л доо. Тэгмээ тэрийг томруулж ярих нь зөв үгүй те. Тэр илүү нөгөө leverage point төр хараасаа гэж бодож байгаа. Буцаад таны асуултанд хариулахад зохистой ажиллаж чадахгүй байгаа. Тийм учраас хулгай зэлгээ гарч байгаа гэдэг бүгдээрээ нийтээр яриад байна. Энийг сайжруулах хэрэгтэй. Тэгээ ер нь бол төрийн эмчит компаниудын тайлан тооцоонууд те ерөөдөө бас их тод биш. За тэгээ тэр хэмжээгээрээ бас их хардлага зэрлэг төрүүлдэг. Засаглалын үед бас ойлгомжгүй байдалтай байдаг. Манай эрх зүйн орчин өөрөө ойлгомжгүй. Тийм учраас Монгол улсын засгийн газрын одоо үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан их хурлаар тэ 2024-өөс 28 онд хэрэгжүүлэх. Энэ хөтөлбөр дээр бол энэ төрийн эмчит компани энэ засаглалыг сайжруулах, хуулийн төслийг бие даасан хуулийн төслийг боловсруулж батлая гэдэг ийм зорилт төвшүүлсэн. За үүний даваа улсын газар одоо боловсруулад 2025 оны 1 сард нэр их хурлд энэ хуулийн төслийг өргөмжлүүлсэн. За яг өнөөдрийн байдлаараа энэ хуулийн төсөл маань эхний хилцүүлэг маань байнгын орон дээр ингээд хилцэгдлээ. Тэгээ маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэгдэх байх. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр олон жил үргэлжилсэн төрийн эмчит компанийн асуудлуудыг ерөнхийдөө тодорхой болгож байгаа. Хүмүүс судлаачдын дунд ерөнхийдөө байр суурь хоёр байдаг. Тэ заавал төрийн эмчит компанийн хувьд бол засаглалыг тусдаа бие даасан хувьд зохицуулах шаардлага байна уу гэж. Нэг талдаа бол яг шаардлагагүй юм шиг харагдаж байгаа. Компанийн хувьд байна. Бид нар төрийн эмчит компани бол компани засаглалаараа түгээр ингээд одоо удирдлага зохион байгуулалтаа хийгээд хэрэгжүүлж болно. Гэхдээ төрийн өмч өөрөө төрийн өмчөөр тухайн компаниг байгуулж байгаа учраас тодорхой захиргааны харилцаас орж ирж байгаа. Тэгээ энэ нөгөө олон шаардлагуудыг ингээд нэг зэгцтэй нэг стандарт тогтоож өгч явахгүй бол бид нар өнөөдөр зэгцэндээ орохгүй байна гэдэг. Энэ одоо бас гол үзэл баримтлалын хуульд боловсруулагдсан. За тэгээд яг хэлж ийн л да энэ Монгол улсын энэ төрийн өмчлөлийн бодлого ер нь тодорхойгүй байна гэж. Бид нар ямар салбарт төр өмчтөй байгаад тэрүүгээрээ дамжуулаад тэр салбарынхаа үйл ажиллагаа зохицуулах боломжтой юм гэдгийг тодорхой бодлогогүй явж ирсэн байна. Тийм учраас одоо энэ бэлэн цэглэлээд байна шүү дээ. Энэ уул уурхай дагсан төрийн эмчит компаниуд нь дийлэх орлогыг оруулж ирж байгаа бол энэ дээр илүү анхаарлаа хандуулад засаглалыг сайжруулж байгаа, ил тод байлгаж байгаа хялтын хэрэгжүүлжгээ үр ашиг нэмэгдүүл. Тэрөөс одоо Монголын хөрөнгөний бирж шүү юм уу те Монгол шуудан гэдэг энэ юу актив багтай ийм компаниудыг бид олон нийтэд нээлттэй биржээр арилжаалж нийт тийм болгох одоо хэр оновчтой вэ гэдэг ийм харилцаа яваад гарч байгаа. Тэгэхээр яг одоо өнөөдрийн байдлаар бичигдсэн байгаа хуулийн төслөөр яаж явах энэ төрийн өмчийн компани талаар баримтлах төрийн өмчлийн бодлого гэдэг баримт бичгтэй болъё. Түүгээрээ бид нар байгаа бүх төрийн өмчит компаниудынхаа бүх одоо портфолиог нь гаргаж тавья. Ямар зорилттой энэ компани байгаа юм, төр энд оролцох ёстой мүү үгүй мүү? Ямар ногдол ашигтай байх ёстой, төлөвлөх ёстой энэ компаниуд нийтийн чиг үүргийг хүлээж байгаа юм уу, арилжааны чиглэлтэй юм уу? Яаж энэ компани үзүүлэлтүүдийг шалгах юм? Наривчлсан ийм үзүүлэлтүүд гарч ирээд тэгээ эндээсээ бид нар нийтийн одоо тий болгох нийтийн компани олон нийлдээг компани болгох шаардлагатай компаниудаа ялгаж аавна. Аажмаар бид нар хувьчлах шаардлагатай компаниудаа дахин өөрчлөн зохион байгуулах хэлбэрээр авч үлдэнэ. Сайжруулах шаардлагатай компаниудаас тусна авч үзээд татан буулгах гэсэн ийм үе шатуудаар энэ зэгцтэй болох гэдэг энэ 101 компаниг. Энэ бол зөвхөн төрийн өмчит компанид ярьж байгаа. Орон нутгийн өмчит компани гэх юм бол 400-аад компани бас байгаа. За төрийн өмчит компаниудын хувьд бол
олон нийтийн мэдээллийн хэрэгслэр гэдэг юм сүүлийн үед маш их гарч байна. Тэгээ маш их асуудал байна. Засаглалын ил тод бус байдлаас болоод үргэлжлэхгүй ажиллаж байгаа би хувьдаа бол үзэж байгаа. За энэ түрүүн телевиз захирал хэлсэн одоо яг төрөмжт компаниудыг нээлттэй болоод одоо эхнээсээ Монгол шуудан за сүүлд Монголын хөрөнгөний бирж гэдэг юм уу ингээд тодорхой хуваа олон нийтийн болгоод би бол хувьдаа сайн үр дүн гарч ийн гэж харж байна. Цаасны засаглалын тухай хуулиараа олон одоо нөгөө засаглалын хувьдаа тууц тэ хараад ус гişүүн шаардлага шалгуурууд байгаа мөн арилжаа эрхлэх байгууллага буюу тэ хөрөнгөний бирж санхүүгийн зохицуулахороо илүү одоо нөгөө хяналт нь маш олон төрлийн одоо юм хяналтанд орж байгаа гэдэг юм уу. Тэр агуулгаараа бол тухайн компани одоо үр ашиг бол сайжирч байгаа гэж харж байна. Магадгүй одоо телевиз захирлаас хэлэх бах та юунаас өмнө яг ингээд өвчлээс өмнө IPO хийхээс өмнө ямар байсан одоо нөгөө IPO хийсний дараа яг ямар болсон гэдэг бол маш тодорхой үр дүнгууд бол харагдах. Хөрөнгөний бирж дээр ч гэсэн одоо харагдаж байна. 2-3 жилийн хугацаанд бол ингээд ашигтай ажиллаад ногдол ашиг тараагаад за одоогийн байдлаар сүүлд хувьцаа эзэмшлийн тоо 11,000 болсон байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ нөгөө өмнө нь бол одоо магадгүй одоо хөрөнгөний бирж хувьцаа эзэмшин засгийн газар гээд 100 ингээд сангийн ам ч юм уу те тууцсан дандаа төрийг төлөөсөн хүмүүс оролцоод суудаг байсан бол магадгүй одоо олон нийтийн болгоод ирэхээр нөгөө жижиг хувьцаа эзэмшнээр босод хөрөнгө оруулагч нар маань туцтаа сууж хяналтаа тавьж те тэр засаглалынхаа хувьдаа илүү үр ашигтай болох тал руугаа явж байгаа юм болов уу гэж харж байна. Тэгээд тэгэхээр бидэд ингээд яг Монголын хувьд ингээд одоо яг сайн эхлээд явж байгаа жишээнүүд байгаа болохоор аль болох одоо хурдан те одоо сая хэлээд яригадаад байгаа 5 толгой бол одоо бараг миний санаж байгаагаар 11 оноос хоошоо яг ийм тодорхой бос статустаагаар өргөмжөд хувьцаа хаалттай хувьцаат компани гэдэг юм уу те ингээд арилжаалагддаг. Зөвхөн одоо сонгуулийн үеэр л ийм ногдол шиг бараг ийм тараадаг ийм компани болчлоо. Уул нь бол маш том компани байгаад байна. Энийг одоо хэдэн оноос хойш 10 оноос хойш ямар хичнээн хэмжээний одоо засгийн газрын их хурлын шийдвэр гарсан байдгийг бол мэдэхгүй нь маш олон юмнууд гарч байгаа гэж харж байгаа. Тэгээд айгүй хурдан ингээ явуулах юм бол магадгүй нөгөө түрүүн ярьсан компаниудтай адилхан засаглалын хувьд сайжраад ирэхээр үр дүн сайжраад одоо ногдол шиг өгөөд ирэхээр хүсэн үсээгүй хөрөнгө оруулагч нар одоо энэ миний одоо би хувьцаа эзэмшин эзэннэ гэдэг ирэхээр илүү нөгөө нэг анхаарал тавьж эхлэх юм болоо. Тэгэхгүй л одоо гараад байгаа ингээд янз бүрийн одоо тендерийн маш олон ингээ асуудал ингээл дандаа хардлага, сэрдлэг ийм нэгдэх байгаад байна. Нээлттэй компани болоод ирэх юм бол хүссэн үсээгүй тайлагнал нь ингээд ил толд болоод ирдэг бирж дээр. Заавал одоо хувьцаа эзэмштэй хурлаа хийх ёстой, саналын авах ёстой, оролцогч нар ингээд хувьцаат компаниуд, үнцаасны компаниуд, хөрөнгө оруулагч нар энд тавих анхаарал нь өссөн үсээгүй одоо нэмэгдчихдэг болохоор хувьцаат компаниуд болгох одоо IPO хийх замаар энэ төрийн өмчт компаниуд бол яаралтай олон нийтийн болох нь зүйтэй гэж үзэж байна. Тодорхой. Тий, тодорхой байна. Судлаачийн зүгээс бас яг энэ дээр ямар байр суурьтай байна. Монголын нөхцөл байдлыг олон улсын сайн жишгтэй бас ингээ харьцуулаад бас дүгнээд хэлээ л тий. Тий, яг бидэд ингээд судлаад харахад бол яг асуудлыг яг ингээд уншлаад за яг энэ хаана одоо тоглолт нь үүсээд байгаа юм бэ? Хаана энэ ингээд энэ гацалт нь үүсээд ерөөсөө энэ бол компани засаглалын хамгийн суурил загвар зарчмын юмнууд байгаа. Энэ бол ерөөсөө ил тод бус байдал. Үүнээс болоод нөгөө санхүүгийн зарцуулалт нь яаж явж байгаа, үйл ажиллагааны зарцуулалт нь явж байгаа, тайлагналлын нөгөө стандарт бус байдлаас болоод ингээд маш их олон асуудлууд бол ингээд гарч байна. Яг үнтэй яг нэг эдлэн кейс гэх юм бол Бразилд бас Petrobras гэдэг юм том компани гэдэг юм байлээ. Тэднийх бас ингээд ил тод бус байдлаасаа болоод бас төрөмж томоохон юм газрын тосны компани эднийхээс ингээд ил тод байдал бусаасаа ингээд харилцаа эдэлгүй юм шууд шийдвэр гарснаас энэ бол одоо car wash scandal гэдэг агуу томоохон хэмжээний бүр юм скандал хүртэл үүсгэж ирсэн юм байлээ. Тэгээ энэнийхээ дагуу энэ скандал дээр юу тэндээс бол одоо мэдрэгдсэн бэ гэхээр Бразил бол ерөөсөө энэ бол маш том хуулийн шинжилгээг хэвээр байна, өөрчлөлтийг хэвээр байна, ил тод байлгах хэвээр байна. Тэр олон улсын стандарт гэдэг зүйлийг өөрсдийнхөө онцлогт нийцүүлж ингэж нутагшуулах замаар тэр шалгуур шаардлага энэ зүйлүүдийг бол бий болгох хэвээр байна. Тэгжээж нөгөө нэг хөрөнгө оруулагч нарыг татах юм байна. Институцийн хөрөнгө оруулагч нарыг бий болгох юм байна. Гадны хөрөнгө оруулагч нарыг татах юм байна. Дээрээс нь өөрсдийнхөө менежментийг бол бий даасан байдлаар ерөөсөө компани бол яг зөвхөн өөрсдийнхөө бий даасан үйл ажиллагаар явна. Түр бол зөвхөн тэнд бодлогын тогтолцоо.
бодлогыг л боловсруулж өгнө. Нөгөөдөөр хяналтаа л барьна. А бусад тэр үйл ажиллагаа ямар нэгэн шийдвэрт бол огц оролцохгүй зөвхөн компани бие даасан зарчмаараа л ажиллана. Энэ бол ингээд маш олон усын сайнж кейсүүд байна, мууж кейсүүд байна. Бидний нөгөө одоо хамгийн хэрэгэт байгаа нөгөө аймлаг том одоо Темасак гэдэг компани бол өөр яг тийм байна. Сангийн бол зөвхөн сангийн яамд хараад тэгэхээр тэднийх зөвхөн бодлогыг л гаргана. Дээрээс нь хяналтаатай. Үйлрэл болгоныхоо хяналтанд сар болгоныхоо хяналтыг ингээд 50% юм байлаа. Тэгэхээр энэ нөхцөлийг ч гэсэн бид нар бас илүү бас ялангуяа энэ мэдээллийн ил тод байдалч гэдэг нь эдгээр энэ зарчмын юмнууд бол хамгийн түрүүнд бол шинжилжээж одоо тэр энэ асуудлуудаас баг багын доголдлуудыг ингээд баг багаар үүшилтэйгээр ингээд засаад яваад яг үсээд байгаа тэр улсын стандартад бас хүрэх бидэнд бол маш их боломж байгаа юм билээ, потенциал нь ч байгаа юм билээ. За хувьчлия гэдэг ингээд ярихаар хүмүүсийн ингээд нэг ойлгодог юм ингээд IPO хийжүүл болчихно гэдэг. Гэтэл IPO гэдэг чинь зөвхөн ингээд мөнгө босгох асуудал биш, нийт сан маш олон асуудал байдаг. Одоо яг саяны одоо судлаачийн дурдсанчлан нөгөө зарчмын асуудлууд тэр дотор бас давхар явж идэг тий. Тэгэхээр IPO-г одоо хийгээд үнэхээр ингээд сайн болчих юм уу? Ер нь одоо энэ төрийн өмчит компаниудын ямар компаниудад нь бид нар ингээд хувьчлаад IPO хийх хэрэгтэй юм бэ? Энийг яаж хийх арга зам бидэнд байгаа юм бэ? Шууд хариулъя. IPO-ийн гутал одоо бүх юм сайжирчихгүй. Энэ л ойлгомжтой асуудал. Зүгээр л нэг хувьчлалын гэдэг юм олон нийтийн болгож байгаа нэг хэлбэр шүү дээ, тийм. Нэг арга зам. Хаалттай дуудлага худалдаа хийж болно. Олон улсын тендер процесс юм гэдэг одоо аукцион хийж болно, тийм. Янз бүрийн асуудлууд. Яг энэ дэр бид нар нэг юм тоо бодоол ингээл дэлхий дээр байхгүй шинэ юм нээх гэдэг хэрэггүй юм шиг санагддаг. Ер нь бол сая яг би нэг хуралд явсан даач биш л те. Ер нь бол дэд захирлаар төрөмжт компанид 4 жил ажиллалаа. 4 жил бас тууцад нь ажиллалаа. За 2 жил одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За бусад төрөмжт компанийхаа зовлон бас ингээд мэдрээд ингээд явж байгаа үний хувьд бол за дээрэс нь манай засгийн газар манай төр бол маш их судалсан юм байлээ. Тэгээд тодорхой хэмжээний бодлогын бичгээр бүгд гарцсан. За одоо түрүүн сая ярьж байна 2024-с 2028 үйл ажиллагааны засгийн газрын төлөвөнд орцсон тийм ээ. За өмнөх нь 2050 одоо улсын хурлын тогтоолын хөгжлийн бодлогод орцсон. За хамгийн сүүлд нь Зандан Чатар ерөнхий сайдын үед 2027-оос 2030 оны 5 жилийн улсын төлөвлөгөөнд орцсон тийм. За одоо энэ хууль нь ингээд явж байна. Тэгэхээр одоо энэ засгийн газрын үед одоо батлагдаад одоо энийг хийх ёстой гэж би өөртөө бодоод байгаа. За OECD за дээрээс нь EBRD ч гэдэг юм уу те Европын цэргийн бусад хөгжлийн банк эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас ойлгомжтой зөвлөмжүүд маш их өгсөн юм байлээ. Практик дээр бол яг энэ бодиттой болдог. За жишээ нь ганц 2 хон жишээ зүгээр тулгардаг жишээнүүд хэлчихэл тэ. За өмчлөө хэрэгжүүлэх чинь төвлөрсөн байдлаар хэрэгжүүлчих гэж зүйлсэн юм байна. Энэ бол яа харахгүй нь. Манай дээр 7 яам хэрэглэх газар, төрөмчин болгох цэцлэгтэй газар, за Татан Бүгц Ирчс Монгол, Эрдэнэ Монгол гэдэг баг 10.1 газар ингээд яадаг. За энэ нь өөрөө нэг улс төрийн зүйлсээс одоо улс төрийн сонгуулийн дараа одоо бий болдог яамдууд тийм ээ. Тэгэхээр чин энэ дээр ч нөгөө нэг улс төрийн нөлөөлөл нэгс нь бодлого боловсруулж байгаа этгээд нь төрөмчт компанийнхаа шууд удирдаад тууцад нь орохоор болохгүй юм байна гэж зөвлөсөн юм билээ л. Энэ яг бодиттой ингэ болдог. Бусад оронд яаж байгааг ингээ харахаар төвлөрүүлдэг юм байна. За тэр тундаа яг хуу доктортой байдаг яамн дээр гэх юм уу тэ эдийн засгийн яам, сангийн яам. Сангийн яам нь илүү одоо энийга ингээд зангилтыг одоо бацдаг гэсэн. Манай Монголд бол бас нэг 2 яам л айгүй доктортой явдаг шүү дээ. Гадаад харилцааны яам, за дээрээс нь сангийн яам. Тэгтэл одоо хөдөө аж ахуйн яам дээр тэнд байж байна тэ. Тэр нь одоо дараагийн засгийн газар байх юм уу байхгүй ч юм. Тэгтэл энэ дээр охин компани байж байна. Хувьцаа эзэмшиж төлөөлөл хэрэгжүүлээд. Тэгэхээр ингээд төвлөрүүлж авчиж өгдөг юм ээ л. Тэгээд манай одоо бусад яамдуудын доороогоо төрөмчт компаниуд дээр сайд солигдлоо. За тууц руугаа ингэж орлоо. Ингээ бодлого өөрчлөгдлөө. Ингээ айгүй түүхтэй байдлууд үүсчдэг. За шуудангийн хувьд азар гэх юм уу 2016 оноос төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хувьцаа эзэмших хэрэгжүүлдэг. Дээр нь хэрэглэх газар байдаг. Ингээд явдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 96 оноос хойш нэр нь өөрчлөгдсөн гэсэн тодорхой хэмжээнд байсан. Тэнд байгаа улсууд бас тодорхой хэмжээний institutional memory ингээ байдаг учраас бид ингээ ойлголцоод гайгүй ингээ явцсан. Тэгэхээр энийг зөвлөмжүүдийг шууд аваад за тийм Монголынхаа онцлогийг тооцоод шууд хэрэгжүүлээд ингээд явах нь бол зүйтэй юм байна л гэдэг зүйлс харж байгаа. Зүгээр шууд IPO хийгснээрээ одоо тэр улс төрийн нөлөөлч гэдэг юм уу тэр нь байхгүй болол ингээд сайжирчдаг юм бол бас байхгүй. Бас нэг практик дээр гардаг асуудал IPO 5, 10, 20, 30 за хувьтай хийцсэний дараа одоо энэ төрөмчт компани бие даасан үйл байхгүй. Тэ холбоотойгоор манай дээр юу гарч ирсэн бэ гэхээр компани тухай хуулиараа тууц нь хөндлөнгийн аудитаа сонгоно гэдэг ингээд заасан. За бид нэг сонгоод явчихл эхний 4 жилдээ. Тэнгүү дараа нь төрийн аудитын тухай хуулиар үндэсний аудитын газар томилно. Дараагийн 4 жил нь үндэсний аудитор ачлаа. Тэгээ ингээд хоорондоо хууль хоорондоо ингээд зөрчилдөнтэй байдаг. Тэнгүүд төр ингээд хүсэх юм бол төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулиараа төсвийн зарцуулалттай компани шиг ингээд байгуулах шиг ингээд хянах гад ингээд оролдоод үзэхээр нөгөө компани зарчмаар хөгжих болцоог. Цэвэр компани хуулиараа явъя гэхээр тодорхой захиргааны юм байх хэрэгтэй байдаг учраас бас болохгүй. Тэгээ би даасан юм хууль байхгүй учраас
хуулийн зөрчилдөөнүүд байдаг. За би одоо маш их найдаж байгаа. Одоо энэ бие даасан хууль гарч ирээд тодорхой энэ зөрчилдүүд бол ерөнхийдөө алга болох болов уу гэсэн тийм одоо хүлээлттэй бол байна. За үнэхээр яг энэ алга болох юм уу? Энэ одоо хуулийн дээр. Тийм. Дэлхийн захирлын хөндөд байгаа сэдвүүд бол асуудлууд бол яг бодтой. Сүүлийн одоо энэ аудитын асуудал ярьж байна те. Яг энэ одоо Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт үйлдвэр те одоо хорлох төвлөрүүлж байгаа, томоохон олбуулж байгаа энэ компаниудын хувьд бол аудитын үйл ажиллагаа хамгийн чухал байдаг. Тэгээ энийг бол бид нар үед олон улсад хүлээн зөвшөөрсөн бид нар Big Four ч гэдэг юм уу те олон улсын аудитын компаниар хийх юм шаардлага үүсдэг. Энд чинь бид нар нөгөө нээлттэй компани болохдоо бэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө үндэсний аудитын тухай хууль гэж бас байгаа. Тэгэхээр үндэсний аудитын тухай хуулийн хяналтын объект нөгөө төрийн өмчийн компани байдаг байхгүй. Тэгэхээр заавал хийх ёстой. Тэгэхээр тэр төрийн үндэсний аудитын компанийн их авсан нэг аудитын компани жагсаалт хийдэг. Тэн дээр нөгөө Big Four байхгүй. Тэгэхээр нөгөө зардал нэмж үүсдэг ийм асуудлууд үүсдэг. Энийг одоо яг энэ хуулиар засаж байгаа. Та энэ дээр бас тий засаж байгаа бид нар те давхартуулахгүй байхын боломжноос үүсгэсэн ийм хуулийн өөрчлөлт орж байгаа. Хоёрдугаарт яг IPO хийнэ гэхээр одоо бүх юм сайхан болох үгээр бас үгүй. Энэ бол зүгээр олон нийтийн хяналтанд чирж ирж байгаа тэрхүүн компани үйл ажиллагааг ямар удирдлагатай, тэ ямар зорилготой, ямар ногдол ашиг төвлөрүүлдیں, цалин урамшуул авдیں, гүйцэтгэл нь хэр байдгийг, тэ энэ бүх мэдээлэл чинь нээлттэй санхүү үйл ажиллагааны бүх тайлангууд мэд нээлттэй байлгах энэ боломжийг нь олон нийт хянах боломжийг нь олгоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нээлттэй компани тавьдаг олон улсын сайн компани сайн засаглалын зарчим тэнд үүшлээд байна гэсэн үг. Бид нар яг энэ олзуурхаад байгаа зүйл юу вэ гэхээр энэ хуулийн төсвөл дээр төрийн өмчт компанийн хувьд яг нээлттэй компани засаглалыг тэр чигт нь хуульчилсан байхгүй. Туудсан заавал та нар ийм үүрэгтэй бай, гүйцэтгэх удирдлагын тавигдах шаардлага нь ийм байна. Та ийм үүрэгтэй бай. 2 жил дараалан алдагдaltaй ажилласан бол таныг чөлөөлье. Энэ төрийн өмчт одоо компани өөрөө 2-3 жил бид нар санхүүгийн зорилттой хэмжээндээ хүрээгүй бол таныг татан буулгана шүү. Хатуу нөхцлүүдийг тавьж өгч байгаа. Ингэснээрээ эргээд нөгөө нэг засагалд оролцож байгаа институтууд ч өөрсдөө хариуцлага ярьж байна. Тавигдах шаардлага өндөр болж ирж байна. Тэр хэмжээгээрээ компани үр ашиг нэмэгдэх, зардал буурах ийм одоо хөшрөг болно гэсэн үг. Инглигээд одоо юу гэдэг нь бид нар бас тузын гишүүдийн гүйцэтгэх удирдлагынхаа бас салин урамшууллын асуудал ярихгүй бол болохгүй. Ингээл нэг юу гэдэг нэг төрийн албан агчдын залинтай уяал тэ одоо хэдэн төр байдгийн ингэчээр чи хин ч ирэхгүй шүү дээ. Энд дээр тэгж нөгөө зорилт тийм санаачлага гаргаж ажиллахгүй. Тэгэхээр энийг бол яг компани хувийн хвшлийн өрсөлдөхүйц хэмжээний цалин урамшууллаа өөртөө тогтоодог бай. Ер нь улс төрөөсөө хараат бус бай. Мэргэжлийнхаа одоо удирдлагаар төвлөрүүлж өгөх боломжийг олгоё. Бид нар бол үр дүн хариуцлага нь хий. Яг нэг олон улсын цаашин руу явах гэж байгаа байхгүй. Яг энэ тэгээ яг би бас энэ дээр нэмээд хэлэхэд өчигдөр засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдэл компанийг бид нар одоо Чингис хаан баялагын сан нэгдэл болгож өөрчиллөө. Өөрөөр хэлбэл энэ том институцийг өөрчлөх гэж байна. Энэ компани бол одоо юу гэдэг үндэсний баялагын сан тий одоо стратеги ач холбогдолтой ач холбогдлын ордуудын өвөөжийг төвлөрүүлж байгаа. Энийг ард түмэндээ тэгш шудраг хуваарлаж байгаа бид нар баялагын сан бүрдүүлсэн шүү дээ. Энэ баялагын сангийн орлогыг төлрүүлж байгаа компани бол Эрдэнэс Монголын харьяа компаниуд байгаа. Тэгээ энэ үндсэн чиг одоо үндсэн үүрэг дээрээ нэмэх нь бид нар хөрөнгө удирдлагын чиглэлийг оруулж ирж байгаа. Оруулж ирсэн бид нар энэ орлогоо яаж арвижуулах вэ цаашаа бид нар хөрөнгөний удирдлагыг яаж энэ компаниар хийх вэ те эргэлээд хөрөнгө оруулалтаа яаж татаж төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх вэ гэдэг ийм том одоо 2 пилартай ийм одоо баялагын сангийн нэгдэл гэдэг ийм институцийн том өөрчлөлт хийгдлээ. Тэгэд түрүү ярьсан нэг компаниараа бид нар Эрдэнэс 5 толгой юм уу Эрдэнэт үйлдвэрийн газар шүү дээ. Төрийн өмчт үйлдвэрийн газар компанич бол биш. Энийг бас бид нар энэ хуулиараа зэгсэлж байгаа. Төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг бол тухайн үед одоо тэр нөгөө цэцэл эдийн засгийн шилжихээс өмнө байсан тийм ээ ойлголтыг бид нар одоо компаниар гол шилжүүл. Тэгээ энэ үйлдвэрийн газар гэдэг байхгүй, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж бол байхгүй. Бүгдөө компани руу шилж гүү болвол та нар нийтийн үйлчлэгээний байгууллага бол гэж. Ашиггүй ажилтдаг нийтийн жигүүрийг хүлээж байгаа бол тэр чигтээ ажиллаад яв. Энэ тохиолдолд тавигдах шаардлага нөхцлүүд нь өөр байна гэд. За тэгээд яг үргэлжлүүлээд хэлэхэд бол энэ компаниудын хувьцааг нэг бүрчлэн одоо нээлттэй хувьцааг нь одоо арилжаад ингээ явахд аюу их зардал ихтэй. Аюу их цаг хугацаа шаардна. Тэгэхээр бид нар ямар шийдэл гаргаж байгаа вэ гэхээр ерөнхий сайд тийм Нямсрын одоо учрлын санаачилж байгаа гол одоо бас реформын нэг бол энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж энэ компаниудынхаа хувьцааг төвлөрүүлээд одоо хөрөнгө оруулалтынхаа сангийн нэг жирхийг бол гадна дотны одоо биржээр тийм ээ арилжаалж бид нар явъя. Хөрөнгө оруулалтынхаа бодлого хэрэгжүүлъя. Энэ бол одоо юу гэдэг сүүл та бүхэн бас мэдээллээр харсан баах энэ Узбекистан улсын тийм ээ Franklin Templeton гэх хөрөнгө оруулалтын удирдлагын компаниар тийм ээ Английн болон Ташкентийн хөрөнгөний бирж дээр давхар одоо барьж 600 гаруй сая долларын хөрөнгө босгосон жишээ байдаг тийм одоо өөр бас Румыны улсын юм жишээ бол байгаад байна. Тэгэхээр бид нарт энэ судалгаанууд бол одоо 2 жил
3 жилийн өмнөхөд ер нь байгаад байсан. Тэр компани болгон дээр бид нар одоо хувьцаагаа гаргана гэж бэлтгэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалтын сангаа байгуулад хөрөнгө оруулалтын сан дээр бид нар яг энэ одоо сонирхол татгууц компаниуд байна шүү дээ. Одоо нэг хөрөнгөтэй. Дээрээс нь бид нар бас хөгжүүлэх боломжтой компаниуд нэмээд хөрөнгийн багц үүсгэж байгаа гэсэн. Энэ хөрөнгийн багцуудаа хувьцаа 20-оос доошгүй хувьцааны хөрөнгийн багцаа бид нар хөрөнгө оруулалтынхаа сан руугаа шилжүүлээд тэндээ бид нар одоо хөрөнгө оруулалтын сан чинь бол нэг жирхээр явж байгаа шүү дээ. Энэ нэг жирхэг бид нар хувьцааг нь дотоодын болон гадаадын одоо хөрөнгийн бийжтэй гаргая гэж байгаа. А гэхдээ энэ сангийнхаа удирдлагыг бид нар заавал гадны мэргэжлийн хөрөнгө удирдлагын компаниараа хэрэгжүүлье. Өөрсдөө бол бид хэрэгжүүлэх гэж. Ингээд дамжаад бид нар бол ялцчихгүй одоо гадны компаниар удирдуулаад чинь мэдээж тэр засаглалын шалгууд орж ирнэ. Цэцрэх юм боломжтой өсөлт үүсэж байгаа. Тий, иймэрхүү одоо хэцүү орчинч гарч ирж байна. Зэрэгцээ бас энэ засгийн газрын түвшиндээ бас энэ ажлууд хийгдэж явж байна л гэж ойлгож байна. За, IPO хийснээрээ ер нь одоо сайжирсан болон муудсан одоо Монголын жишээнүүдээс бас тайлбарлаад яг саяны асуултанд таас хариулахгүй. Тий, тэ. Түрүүн хэлсэнчлэн одоогийн байдлаар гарцсан байгаа тэ IPO хийгээд гарцсан төрийн өмчийн одоо оролцоотой гэдэг юм энэ компаниуд бол миний хувьд тодорхой хэмжээр хяналт бол сайжирсан явж байгаа шаарч. Нөгөө бусад нөгөө өмнөхтэйг ингээ харьцуулах юм. Тэгэхээр одоо байгаа төрийн өмчит компаниудыг сая солон дараа хэлж байгаанаас нөгөө өмнө нь бол ингээд захиуралт засгийн газраас ингээд шийдвэр гаргахаар айгүй олон компаниуд байгаад сая дурдтаад байна тийм маш олон компаниуд энэ дотор ч одоо эрчим хүчний компаниуд одоо юу гэдэг орон нутгийн нийтийн аж ахуйн компаниуд ч гэдэг юм ингээд ашиггүй ажилтдаг public service хийдэг ийм компаниуд дотор нь ингээд орцсон яваад байгаа. Тэгэхээр тэр чагсаалтаа бол яхааргүй эргэж харах зүйтэй. Одоо сая явж байгаа хөвлбөрийг бол би хамгийн зөв юм байна гэж хараад байгаа. Нөгөөтэйгөр IPO хийх нь өөрөө нөгөө юу вэ гэхээр би зөв одоо энэ яаралтай хийх ёстой. IPO хийхийн одоо цаад хамгийн одоо үндсэн одоо агуулга энэ баялагын хуваарлтыг хамгийн одоо тэгш байдлаар өргөх хамгийн одоо шудраг тэгш хамгийн зөв арга гэж одоо үздэг олон улсад. Тэгэхээр юу хийгээд одоо хувьцаа төрийн өмчит компаниудаа одоо мэдээж алдагдaltaй компаниудыг тэр бол IPO хийгээд ямар ч нэмэргүй алдагдал нь болон өсвөл гэдэг юм уу эсвэл тэр ашиг орлого бол гуулаасаа нөгөө нийгмийн үйлчлэг үзүүлдэг тийм компаниудыг IPO хийгээд тэр бараг одоо шаардлагагүй болж. Нөгөө талдаа яг ашигтай ажиллаж байгаа дөрөв одоо уул уурхай гэдэг юм уу те Эрдэнэс таван толгой Эрдэнэт энэ компаниудынхаа үндсэн хууль заачаад байгаа энэ нөгөө Монгол улсын бүх хүнд тэгш хүртээмжтэйгээр энэ баялагын хуваарлтыг хамгийн зөв хийх одоо арга зүйн IPO хийх буюу те олон нийтийн болох нь хамгийн зөв байгаа да. Тэгээ бидэрт туршаад ингээд явж байгаа одоо янз бүрийн кейс дэш 5 толгой за өмнөх нь бол нөгөө цэнхэр ягаан тасалбараар өгж үтсэн тэр үед бол жоохон фейлцсэн юм байгаа. Гэхдээ үр ашиг хүрсэн хүмүүс нь байгаа тийм. Тэгэхээр ингээд 5 толгой дээр одоо жишээл 1702 хувьцаа өгөөд хүн болгон сая төгрөгтэй тэнцэх хөрөнгөтэй болж байна тийм. Байгалийн баялаг энэ одоо Монгол улсын одоо юунд байгаа одоо эртнээстэй эцэг өвгдөөс одоо ирсэн энэ их баялагийг бол ингээд нөгөө компани хэлбэрээр яваад энэ цаашаага IPO хувьцаат компани болоод тэр нь одоо байгаа иргэдэд одоо хүртээмжтэй очих нь энэ яхахгүй нээлттэй болгож иж энэ очих юм байна гэж хараад байна. Тэгээ энэ чиглэл рүү бол явах нь маш зүйтэй л гэж. Дэмжиж нэг өгүүлчгүй энэ дээр. Бохоо тийм нэг заавал ээлжлэх юм бол зүгээр. Яг 100% санал нэгдэж байна. Нэгдүгээрт баялагын яг тэрийг айгүй Монголын хувьд хөрөнгийн биржээрээ дамжуулж баялагынхаа одоо тэгш шудраг хуваарлтыг явуулах нь яагаад вэ гэдгийг түрүүн би ингэ ярьжсэн дээр дахиад 2011 онд Монгол улс 17.2% тий одоо хамгийн амар өндөр дэлхийд дээр одоо хоёр төгсөлт ингээл улаан Катар болно ингээл долларын одоо саятан болно нэг иргэн ингээл ярьжсэн шүү дээ. 17.2%-тэй өсвүүд эргээд ингээд харахад дахиад нөгөө нэг Монголын эдийн засгийн бүтцээ ингээ харахаар ерөөсөө л 60 мянган хүн уул уурхай түшгсэн түүнийг тойрсон эдийн бизнес таймд тэд нэр амар өндөр хэдэн зуун хувь ингээд өсөлттэй ашигтай ингээд явцсан. Нөгөө багш эмч нар чинь яах юм бэ гэдэг асуудлыг шийддэг нь угаасаа дэлхийн сонгодог одоо юу нь болохоор энэ юу байхгүй нөгөө нэг тэгш хуваарлна гэдэг байгаа тэр юм. Тэгэхээр нэгс нь багшаа хийн тэгтээ хувьцаа тэнд эзэмшээд ингээд явна л гэсэн асуудал. Бүгдээрээ уул уурхаар гүгэдэж болохгүй шүү дээ. Тэр манай Монголын хувьд бол зайлшгүй энэ бол айгу чухал. За дээрэс нь уул уурхай дээр дахиад нэг одоо би харснаар л харчээ да. Ерөнхийдөө нийт төрийн өмчит компаниуд чинь бараг 89 цэвэр ашигын 89 дахиад Эрдэнэс таван толгой Эрдэнэт билээ л дээ. Бүрдүүлсэн юм байлээ л дээ. Тэгэхээр ерөөсөө IPO ихтэй эднэрийг ингээ гарах хэрэгтэй. Гэхдээ энийг стратеги ингэсэн учраас төр бол 51% барих юм байна гэж би ойлгосон үндсэн чиглэлийг барих та.
бусад оронд Солонгост бол бас яг тийм юм. Kepco гэдэг одоо төвийн эрчим хүчнийх нь одоо компани гэхэд 51% төр 49% дотоодын хөрөнгийн бирж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ингээд гарцсан. Нэгсэндээ ингээд явж байна гэж байгаа. Тэгэхээр яг энэ бол яг үгүй юм. Судлаачаас асуучаад тэгээд яг IPO дээр саяны ингээд юунууд дээр ингээд ярьж штэ тий. Одоо 1072 хувьцаатай боллоо, инглээ тэглээ баялагын сан энэ төр гэдэг ингээд ярьж байна. Тийш хуваарлах энэ төр асуудал. Ер нь яг энэ IPO одоо хийх гэдэг маань өөрөөр юу юм, олон улсад яаж явдаг юм? Бидний одоо энэ үнэхээр ингэж чадах юм уу? Бидний ингээд алхам байгаа мó? Яг ингээд бусад улсын кейс бол ингээд яг бусад орны ингээд барьж байгаа дээр стандарт дээр харахаар ер нь бол нэг IPO бол өөрөө 10-аас 12 үе шаттай юм байлээ. Тэгээд ялангуяа яг төрийн нэрт компани хамгийн чухал одоо үе шат нь техник 3 үе шат. Яг стратегийн шинжилгээ үед яг юу гэж байгаа. Улс төрийн мандат төвчөр нь ямар байх. Тэгээд салбарын болон бусад бодлогын хувьд яаж уялдах. За эдгээр нөгөө тодорхой биш болохоор ингээд тэр IPO бол зүгээр аваачаад ингээд нөгөө хувийн хөрөнгөний биржээр зүгээр тодорхой хувьцааг нь гаргаж нийтэд ил тод болгох чинь ингээд явах нь бас өргөөсөл юм байлээ. Ягаад тэгэхээр яг ийм кейсүүд бол жишээ нь одоо Грек болон Италийн эйрлайн дээр бол гарч ирсэн байлээ. Тэгэхээр зүгээр л IPO хийгээд ингээд хувийн хөрөнгө оруулалтыг татна гэсэн чинь нөгөөх нь өөр айгүй өртөө компани гэж таарад 2.7 тэрбум гараад ирв. Тэгээ нөгөөх нь ингээд өрн бүр дийлдэшгүй хэмжээтэй гэж босноос олоод ингээд давхраад унж байгаа. Тийх бус эхлээд тэр засаглалын зарчмуудаа нутагшуулна. За нөгөөдөөр яг бодлогоо тодорхойл. За нөгөөдөөр яг яах гэж яг стратегийн зорилт нь юу хөрөнгө босгох замаар төсвийн ачааллыг бууруулах юм уу, үр ашигтай болгох гэж байгаа юм уу, мэрэгжлийн менежменттэй болох гээд байгаа юм уу, яг ил тод болон тэр нэг сайн засаглалын зарчмуудыг боловсруулах гээд байгаа юм уу. Энэ бүх үе шатаа эхлээд ингээд нээлттэй ил тод за жишээ нь энэ компани дээр бол одоо ил тод мэдээллийн ил тод байлгахын тулд одоо ингээд жишээ тайлангуудыг нь бол олон улсын стандарт нийцүүлэх хэрэгтэй юм байна. Үр ашигтай ажиллагааны шаардлагатууд бид нар ингээд олон улсын менежментийн багийг тодорхой байгаар ингэж ажиллуулах хэрэгтэй байна. Сая зөвхөн дараа хэлдэг. Тэр Узбект бол яг тийм боллоо л 2 жил бол эднийх бол тэр Temple гэдэг компанийг өөрсдийнхөө яг дотоод үйл ажиллагаанд оролцуулаад нэгтгэхээ татан буулгахын буулгаад ингээд 13 компани нэгтгээд тэгээд тэр ингээд Лондонгийн бирж дээр бол гаргаад хөрөнгө босгосон кейсүүд бол байна. Нөгөө талдаа болохоор зүгээр ингээд IPO-ыг нэр төрдөө хийгээд ингээд бүр унагцсан ийм олон улсын кейсүүд байна. Тэгэхээр бидний хувьд бол шууд өсөрч явах бус яг тэр нөгөө системтэй дараалс яг тэр үе шатуудаа ингээд бий болгосныхоо дараа ингээд нөгөө нэг шаардлага болон шалгууруудаа бий болоод тэднийг ингээд амжилттай болгосныхоо дараагийн үе шат руу орохгүй бол шууд өсрөө явах юм бол энэ нь эргээд бол одоо бүр асар том охирол учруулах гэсэн ийм нөхцлүүдийг бол олон улсын кейс дээр гарч ирсэн юм байлээ. Тэгэхээр бидний харж байгаа үнцгэл юу гэхээр тэр яг стандартыг бид нар яг өөрсдөө яаж нутагшуулах хэрэгтэй вэ? Тэр шалгууруудыг яаж гаргах вэ? Тэр зарчмуудыг яаж даган мөрдөх? Тэр нөхцлүүдийг хамгийн түрүүнд бол ерөөсөө бид бүрдүүлэх ёстой байна. Тэгжээж энэ нөгөө нэг энэ компаниудаа бол гаргах нь бол IPO-ыг хамгийн зөв юм байна. Тэгэхгүй ямар нэгэн ингэ шууд зүгээр ус төрийн шийдвэр IPO өгөх бол бас нэлээд томоохон сорилт болох юм байна. Тэгэхээр бидний хувьд харснаар бол олон улсад бол ийм өчнөө сорилтууд бол гарсан юм байна. Тэгэхээр бид нар огцчин юм хийх гээгүй юм. Тэгэхээр яг тэр стандартыг яаж дагаж мөрдөх тэр тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ? Түүнийг хэрхэн ингэж үйл ажиллагааг яг бодит болгох вэ гэдгээл аягүй сайн гаргаж өгөх нь зөв юм байна. Тэгээд магадгүй бас олон улсын туршлагуудыг бас илүү сайн одоо гаргаж өгөхгүй бол жишээ нь одоо тэр бид нар ясна Боливд бол одоо яг тэр нөгөө усны энэ том одоо цэвэр ус ингэж боловсруулдаг газараа шууд 51%-ийг авчилсан. За үүнээс бол тухайн үед одоо нэг $3-4 зардаг ус чинь огцом шууд нөгөө дийлэх хувьснаас болоод нөгөө хувьцлагдсан компани чинь бас өөртөө алдагдчихсан. Үндсэн үн нь бол одоо 200-300 хүртэл өрсөж. За энээсээ болоод бас ингээд юм томоохон бас маргаа үүсчихсэн. Тэгэхээр энэний цаана юу харагдаж байна гэхээр нөгөө яг ямар зорилттой, яг ямар зорилго төрөх гээд байгаа. Яг тэрийгээ эхлээд маш сайн тодорхой болгож чинь энэ үе шатуудаа ингээд одоо биелүүлэх ёстой билээ. Та түрүү юм нэгжэлтэй. Тий яг жишээ хэлгэсэн. Эрдэнэс 5-7 тэ хувьцаат компани шүү дээ. Хаалт хувьцаат компани хэлбэр явж байгаа. Тэгээ Монгол улсын иргэд бол хувьцаа эзэмшиж явж байгаа. Энэ дээр бол одоо юу гэдэг ойлгомжгүй байдал үүсээд байгаа учраас энэ баялагын тэгш хуралд чинь ч гэсэн яаж хуваалцаж байгаа ойлгомжгүй байна гэдэг тэ. Тэгэхээр энэ дээр бол засгийн газраас ажиллаа явж байгаа. Бас яагаад тэгэхээр сая та бүхэн бас мэдсэн багцсан газраас нэг чөлөөлтийн бодлогоо хүрээнд бас энэ хураагдаад байсан асуудлуудаас бид нар шийдчихсэн. Энэ юу вэ гэхээр яг энэ Эрдэнэс 5-7 компани нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын эхний одоо бид нар арга хэмжээ авч байгаа. Энэ юу вэ гэвэл нас орсон иргэдийн
хувьцааг өглөөлөх шийдвэрийг бид нар гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үеийн засгийн газрын шийдвэр их хурлын тогтоолын дагуу засгийн газар шийдвэр гаргаад Монгол улсын ирээдүйн үн төлбөргүй ингээд эзэмшүүлээ 1070 хувьцааг тий. Ингэхдээ бусдад худалдах шилжүүлэхгүй байх. Өөрөөр хэлбэл төрд өөрт нь буцаан худалдахаас бусад тохиолдолд битээ шилжүүлээрэ гэдэг юм чиглэл өгсөн. За энэ дагуу засгийн газар тэр шийдвэрээ гаргаад ингээд явж ирсэн нөгөө 130 мянга одоо өнөөдрийн байдлаар нэмэгдээд байгаа бах. 132 мянган иргэн асуурчихсан тэр хувьцаа болов хувьцаа ногдох ногдол ашиг гэдэг үүсгдсэн байсан. 60 70 тэрбум төгрөг хаа ногдол ашиг. За энийг бол одоо ерөөсөө бид нэр одоо өмчлөхийн зөв юм байна. Тэгээ энэ бол иргэний хувьд байдаг өмчийн эрх болвол энийг хязгаарлагдах боломж байхгүй гэд энэ шийдвэрийг гаргасан. Ингэснээр бид нар нөгөө дараагийн нөгөө нээлттэй хувьцаат компани болоход суурь бэлтгэл ажлуудаа хийж л байгаа гэсэн үг. А хоёрдугаарт одоо яаж амжилуулах вэ гэдэг асуулт гарч байгаа. Тэгэхээр саналын эрхтэй болгох, өөрөөр хэлбэл шилждэг энэ болох энгийн хувьцааныхаа эрхээ яаж иргэн хийжүүлэх вэ гэх юм бол бид нарт бас энэ эрх зүйн орчин бас хэрэгтэй байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг яаж бид нар хамгаалах вэ? Тэгээд төвлөрүүлж байгаа энэ одоо альва бас нэг тий уруул ашиглах юм үйлдэл бас гарч магадгүй. Иргэд ялангуяа санхүүгийн мэдлэг муутай байгаа үед тий. Тэгэхээр энийг бас нэг тодорхой хэмжээнд нь эрх зүйн зохицуулалт хийж өгнө. А хоёрдугаарт энэ хувьцааныхаа үнэлгээг хийх хэрэгтэй. Бид нар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн аудит тий санхүүгийн тайлангууд нь ямар байсан энийг аудитор оруулаад хувьцааныхаа нэг үнэлгээ бид нар бас зөв тогтоолох хэрэгтэй. Энэ ажлууд бас хийгдээд эрдэнэ саналгаа явж байгаа. Тэгээ ингээд бид нар энийг цаашдаа ингээд нэмэгдээл их хурд руу оруулаад за одоо ингээд 2024-өөс 2025, 26-аас 26 он төрсөн иргэдэд шинээр нэмж яая. Хувьцаа олгоог ингээд явахгүйгээр энэ асуудлыг нэг мөр шийдээд нээлттэй компани болох одоо бэлтгэл ажлыг хангаж дуусны дараа бид нар бол төсөөлж байгаа. Хагасны дараа их хурд руу оруулаад шийдвэр гаргаа явна гэсэн. Энэ чинь бол нөгөө үндсэн чиглэл гэдэг байгаа чинь шүү дээ тий. Төрийн өмчийн компани хувьцааг хувьчлах үндсэн чиглэл гэдэг байгаа чинь энд багтаж байгаа гэсэн үг. За IPO-ийн ингэн тэгэн яаны гэдэг. Гэтэ хэдэн хувийг яаж хувьчлах вэ гэдэг чинь бас их маргаантай асуудал болно. Яаж ямар салбарыг хэдэн хувийг яаж тэ энэ дээр та бас ямар саналтай вэ? Дээр нь ер нь тэр нөх хяналтыг л сайжруулах гэдэг байгаа шүү дээ. Олон нийтийн хяналтыг илүү сайжруулах гэдэг байгаа. Хэдэн хувиас дээш байж ядаж тийм байлыг хуваарлах гэдэг шүү дээ. Тэ хэдэн хувиас дээш байж тэр хяналт илүү сайжрах юм. Өнөөдөр бол тэ нэг юм нэр төдий ингээд товчлагдсан хяналтанд сайн очоогүй юм жишээнүүд бас байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас байр суурийг тэнцвэртэй. Яг манай хөрөнгийн бирж яг сүүлийн жилүүдэд нөгөө банкны тухай хуулиар ч гэдэг юм уу томхон банкуд гарч ирснээр ингээд жоохон томорсон. А гэхдээ яг хөгжлийнхөө ингээд бас ингээд харах юм бол нөгөө хөрөх чадвар гэдэг юм уу те нийтдээ хөрөнгийнх нь хэдэн өдөртөө борлуулагдаад байгаа юм те зарж ингээд өгтөөд байгаа хүн өнөөдөр зарыг их зарж чадж байгаа юм гэдэг хөгжлийн тодорхой шалгууруудаар харах юм бол дөнгөж хөгжлийнхөө агаан шатндал явж байгаа. Ер нь бол хөрөнгийн бирж өөр тийм амар одоо яатсан биш. Тэгэхээр тэр утгаараа юу хэлж байна гэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг яг хангагдж байгаа юм уу гэдэг чи өөрөө бас орхигдсон байгаа даа тийм. За шинэ Монгол шуудын жишээ тийм 34 хүртэл хувьчилсан тийм 34%-ийг ингээд олон нийтийн болгосон тийм. Гэхдээ энэ хяналтын багцыг нэг итгэж хийж авахгүй байхгүй. Тэгэхээр нөх хяналт тавьж чадахгүй гэсэн санаа орж ирж байгаа. Тэгэхээр төр өөрөө төрөлж идэж гин гэсэн үг. Энэ хугацаанд тийм ийм асуудлууд ингээд явж байна. Тэгэхээр тусдаа одоо энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг одоо хамгаалж байгаа тэдгэр зүйлсүүдээ сайн элементүүдийг оруулж өгөхгүй бол яг одоо зөвхөн компани тухай хууль дээр байгаа тодорхой процентууд дээр л явна гэсэн үг. 34 хяналтын багц тодорхой шийдвэрүүд дээр одоо татгалзах одоо эрхтэй тийм. За 49-51 гэдэг байж тийм 51% нь авсан хүн болвол одоо ердийн одоо шийдвэрүүдийн дийлэнхийг бол гаргаад явна гэсэн ийм санаатай байж. За стратегийн компаниуд дээр жижиг яг Польшийн жишээ их айгууд ажгүй юм шиг үлээл тийм миний зүгээр харснаар за фейлд уучлаарай нөгөө одоо буруу болцснууд нь Украин, Орос ч гэдэг юм уу тийм. Жохон ингээд үе шатуудтай хийсэн юм билээ л. Фейз 1, фейз 2, фейз 3 гэдэг тийм. Эхний ээлжинд бол одоо магадгүй одоо ашиггүй хэрэггүйнүүдэд татан болох асуудал явж байна. Дараа нь тэгэнгуутаа жоохон дид бүтцийн ч гэдэг юм уу нэг юм шууд харилцаа холбоо ингэж орж ирээд хамгийн сүүлд нь эрчим хүч уул уурхаа гэдэг стратегийн зүйлсүүд төр тийм. Стратегийн компаниуд дээр бол төр бол одоо 51% барих баха. Би бол одоо тэгж бодож байна. Одоо ч гэсэн үндсэн чиглэл дээр тэгээд ингэж явцсан байж байгаа. За бусад дээр нь бол төр хяналтын тал руугаа шилжээд 34% дээрээ ч гэдэг юм уу. За бүр вовшээ заавал одоо ногдлашгийн одоо ингээд өөрөө чинь хувь эзэмшнэ гэдэг чинь
бас үүрэг хүлээн шүү дээ. Хөрөнгө оруулах хэрэгтэй ингээд асуудлууд байгаа. Тэрийг дааж чадахгүй бол алтан хувьцаач байдаг юм уу те. Ингэж хэрэгжүүлээд окей, ерөөсөө хувийн хвшилтэд өгч энийг даатгах чинь тодорхой нийгмийн үйлчлэгээнийхээ үүргийг хэрэгжүүлэхдээ бид нар одоо нэг стратегийн шин чанартай шийдвэрүүд вето татгалзах эрхүүд авчи. Гадаадын хөрөнгө оруулагч одоо Монгол шуудан дээр орж ирээд бүх одоо тусгай шуудан явж мэдээлэл авах гэдэг бол яах юм. Тэрийг бид нар скрининг ревю хийдэг болооч гэх юм уу те. Тэгээ иймэрхүү байдлаар явцсан бол зүгээр болов уу гэж бодод байгаа. Тэгэхээр илүү одоо стратегийн компаниуд дээр төр 51% 49 хүртэл болж өгвөл одоо олон нийтийн болох хэрэгтэй байх гэж бодож байна. Төр тодорхой хяналттай байгаад за ингээд хувийн хвшилтэд даатгая. За дээрэс нь олон нийтийн хувийн хөрөнгө оруулалт ноу хавыг нэмэгдүүлэх 51%-ээс дээш нь гаргаж ирэх хэрэгтэй болов шүү дээ. Одоо шуудан дээр бол саналууд асуугаад байгаа их хурал төрч дээр одоо яамаар ч гэсэн дамжуулаад бидний хувьд бол одоо 10 жил болчлоо. 34% дээр чинь 3400 хувьцаа эзэмшиж чинь. Гэхдээ хувийн хвшлийн ноу хав энэ төр орж ирэхэд бас ингээд хязгаарлагдмал байгаад байна. Тэгэхээр магадгүй төр 34%-тэй 66% нь олон нийтийнх байгаар ингээд явах юм бол хамгийн зохистой байж магадгүй. Мэдээж одоо нийтийн үйлчлэгээний үүрэг хүлээдэггүй бол баг хэрэггүй шүү дээ тийм ээ. Одоо өрсөлдөөний зарчмаараа зах зээл өөрөө хийчих болцоод. Гэхдээ Монгол улсад бид нар энэ IPO-ч төрийн хөвчлөлийг цаашаа явуулахдаа Монголынхаа онцлогийг аягүй сайн харахгүй бол ерөөсөө болохгүй юм бэлээ л дээ. Жижиг улс тээвэр одоо логистикийн өртгөний өндөр орон нутаг тархаа бутархаа хүмүүсээс тэднэрт үйлчлэгээнүүд яаж хүрэх үү гэдгээ харахгүй бол одоо нэг жижиг газар нутагтай олон хүн амтай газар шиг бүх юмыг ингээд даатгаад явчихад зах зээлийнхаа жамаар явчихна гэж харж болохгүй. Нөгөө талаас сая нөгөө нэг би өмчлөлийг хэрэгжүүлэхдээ төвлөрөх ёстой гэдэг OECD зөвлөсөн бол практик дээр юу болдог вэ гэхээр Монгол улсад тэр чадварлаг менежер хүний нөөц байхгүй. Ер нь бол. Тэгэхээр энийг бол сая бол Эрдэнэс Монголыг бол ерөнхий сайд одоо нэгтгээд татан бол би зүг гэж бодож байна. Тэрийг одоо менеж хийх хүмүүс байхгүй байхгүй юу? Одоо нэг failed гэдээ хэлчихэл уучлаарай. Эрдэнэс Монгол гэдээ бид нар олон улсыг ингээд копидод нэг юм тавилаа шүү дээ. Тэнд ажиллах чадах Монголд байгаа тийм олон менежер бас байхгүй л байна. Тэгэхээр магадгүй төрөмчийн бодлого зохицуулалтын газрыгаа илүү сүртэй юм бол тэн дээрээ бэхжүүлээд нэг төвлөрсөн өмчийг хэрэгжүүлдэгэ болгоод засаглал гэдэг одоо бид нар аюух яриад байгаа. Засаглал дээр ерөөсөө хэд юм устроос хараад тус болох хэрэгтэй. Одоо зохицуулалт болон бодлогын policy making-гээс хараад тус болох хэрэгтэй шүү дээ өмчлөлийг тийм ээ. Тэр чинь тусдаа байж байгаа шүү дээ. Хамтдаа нэг дор байж байгаа арсын нөхцөлийн зөрчилд яа нэг ийм хэдийн хэдэн зүйлсүүдийг хийгээд тэгээд нээлттэй ил тод байх хэрэгтэй. Одоо хийх гэж байгаа энэ 33 компаниудаа яаж хийх юм, яаж хийж байгаа, яагаад ингэж хийж байгаа гэдэг коммуникац зөв яваад эхнээс ил тод ингэж хийгээд явах хэрэгтэй л гэж зөвөр хөвдөө бодож байгаа. За 18 компаниг IPO нэ гэдэг бол өөрөө тийм амар бол биш. Сайнаас нь эхлэх хэрэгтэй гэж санал бол нэг байна. Яагаад тэгэхээр би өөр IPO, FPO бас одоо хувийн хвшил ажиллаж байсан хийж үзсэн. Энд чинь аудитын жилийн аудит нь байх хэрэгтэй, ашигтай байх хэрэгтэй. Ирэх 5 жилийн проспектус амжилттай ирвэ болгоё гэж хэлтэй. Ингэж явна. Санхүүгийн зохицуулалт хороноос зөвшөөрөл авлаа 180 хоног, авсны дараа 180 хоног гэдэг энэ чинь би 2024-оос 28 онд 18 компаниг IPO хийж чадахгүй. Тодорхой хэдийгээр хурдхан барьж аваад ашигтайгаас нь амжилттайгаас нь харуулад хийх ёстой л гэж байна. За тэгвэл засгийн газрын зүгээс тий. Ямар хэмжээний одоо хувьцааг те хувьчлах ёстой вэ гэж асууж байна. Тэгэхээр яг төрний судлаачийн байр суурийг тодорхой хэлчихсэн. Ер нь ямар салбарт төр нь өмчлийн бодол ямар бодлого хэрэгжүүлж байгаагаас шалтгаалаад тэр стратегийн салбар байх юм бол өмчлөнд гэж давмгаа байх ёстой. Нийтийн үйлчлэгээний зөвлөгөө байх ёстой бол тэр тодорхой хэмжээнд бүхэлдээ ажмаар шилжих ёстой. Хувийн хвшил өөрөөр гүйцэтгэх боломжтой байна уу, боломжгүй байна уу гэдэг мэдээж харна дээ шалгуур. Тэгэхээр тэрэн дээр үе шаттай нөгөө явуулах одоо эдлийн бас хандлага бол хувьчлалыг олон төрлөөр хийж гин те. Одоо масс хувьчлал хийгээд те. Стратегийн хөрөнгө оруулагчийг бүхэлд нь одоо тодорхой хэмжээнд тодорхой хувьцааг одоо хилцэл хийх замаар стратегийн хөрөнгө оруулж хувьчилдаг ч юм уу. За одоо сүүлийн үед бол ямар одоо тренд болж байна гэхээр ерөөсөө үе шаттайгаар хувьцааг нь олон нийтийн болгож те нээлттэй хувьцаатай болгож хүн татах. Энэ чиглэлүүгээ бол одоо хувьчлалын бодлого шилжээд байгаа хгүй. Тэгэхээр их боломжтой төр бол өмчтөө байх ёстой байна гэдэг бодлого руу буцаж ирж штэ. Тэ тэрийгээ гэхдээ бид нар ямар одоо салбарын ямар компани байгаас шалтгаалаад за тодорхой хэмжээнд хөрөнгөний үн цэнийг нь илүү нэмэгдүүлэх шаардлагатай болвол 10-20% нэлээд гаргачих тий. Мэргэжлийн удирдлага оруулж ирээ компани засаглаа сайжруулад үн цэнтэй болго. Тэгний дараа бол нэлээд үнэтэй дахиад дараагийн хувьцаа одоо 10-15% ч юм уу тий. Үе шаттайгаар ингээд яваад хувьцаагаа бол олон нийтийн болгох чиглэл рүү ойлоо явуулах боломжтой. Гэхдээ түрүү хэлсэн цагтлаад тэр одоо уулуурхай үеийн цахилгаан эрчим хүчний салбарт те ямар бодлого юм гэдэг бол зөвхөн салбарын бодлого байхгүй.
энэ чинь нөгөө төрийн зохицуулалттай салбар гэсэн үг шүү дээ. Зохицуулалттай салбар ямар бодлого баримтчаа шалтгаалаад тухайн салбарт явуулж байгаа төрөмжлөлт компани гэсэн байгаа л тэр зөвлөгөө уйлдах хэрэгтэй. Тий. Тэгээд түрүү хэлж нөгөө эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас гаргаж байгаа энэ одоо зөвлөмжүүд юугаа төвлөрснөргөө яв гэдэг зөвлөмжүүд өгж байгаа. Гэхдээ бүх одоо улс орнууд ийшээ төвлөрч чадахгүй байгаа. Ерөөсөө баруун Европын доор л байгаа. Ер нь бол хөвчлэн яаж байгаа вэ гэхээр төвлөрсөн бус байгаад байгаа. Төвлөрсөн бус бол ер нь илүү их одоо хяналт багтай байд юм байна, хараатай байд юм байна те үр ашиггүй ажилтны манай гэдэг бол ерөөхдөө бүгд төлөвшөөрöd байгаа. Гэхдээ энэ загвараас төвлөрсөн рүү явахын тулд дундаа бас хит үүштэй дамжаад байна. Тэр нь одоо юу гэдэг юм бэ гэхээр хоёр те дуал өвнөштэй дуал тийм одоо өмчлөлийн бодлого хэрэгжүүлдэг. Гүү бол одоо юу гэдэг нэг засгийн газар нэг яам нь одоо өмчлөлийн бодлого хэрэгжүүлээд хажууд нь одоо төрийн өмчийн тэр нөгөө хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын заавал хямжиж гэх юм уу. Тэр яг энэ бидний одоо зорж байгаа бодлого бол энэ хоёр дахь хэлбэр ахгүй. Өөрөөр хэлбэл шууд бид нар төлөвлөсөрөө чадахгүй. Төрийн өмчийн боловсролтын газар бол бүх төрөмжлөлт компаниудын өмчлийн бодлого хэрэгжүүлж чадахгүй байхгүй да. Тин чинь мэрэгсэн чинь төрийн албан хаачаа сууж шít. Бизнесийн хүмүүс суухгүй байгаа гэсэн. Тэгэхээр тэн дээр бол харин төрийн өмчийн боловсролтын газар юу хийх ёстой гэвэл хяналтаа тавьчих гэсэн. Яг одоо ирсэн бүх тайлан мэдээг нь аваад энэ их хурд засгийн газраас гарсан шийдвэрийг тавьсан гүйцэтгэлийг хангаж чадж гинэ үү гэж ялтаа тавиал тайлгнаад явчихна гэсэн. Энэ чиглэлдээ бол бодлого явж байгаа. Бодлого явж байгаа. Тий. За таны байр суурь. За. Юун дээр одоо хэдийг ямар хэмжээтэйгээр хийх юм бэ тий гарах вэ? Энэ дээр бол мэдээ засгийн газар одоо их хурлаас өгсөн дээр чиглэлийнхаа хүрээнд нөгөө стратегийн энэ төр гэдэг юмнуудаа бодлого гаргаад тодорхой хувьчлах. Түрүүн миний нөгөө байр суурь бол уулаасаа миний байр суурь маш тодорхой байгаа. Тэр олон компаниудыг хамгийн түрүүнд ингээд ирэмлэх хэрэгтэй. Тэгээд ашиггүй байгаа компаниудаас даруйхан шиг одоо тий өөр ямар арга хэмжээ авах. Тэрийг бол IPO хийнэх бол болох хэрэгтэй. Түрүүн тэлэн захирлаас хэлээд байна. Ашигтаануудаа маш яралтай хийх хэрэгтэй. Түрүүн нөгөө юун дээр ингээд байсан би баялагын хугаарлалт яагаад ингээд одоо хамгийн зөв болдог вэ гэхээр 5 толгой дээр чи бид айгүй ингээд одоо юу байдлаар туршичаад байгаа хгүй тий. Сүүлд 24 оны 12 сарын 31-нд баха нийт нөгөө Монгол улсын одоо иргэд Эрдэнэс 5 толгойн хувьцаа эзэмшиж байгаа. Тэгээ энэгээр одоо хэдэн оноос хойш 18 он 19 оноос хойш 5-6 удаагийн ногдлошгаар нийт 800 гаруй мянган төгрөг одоо Эрдэнэс 5 толгойн компани ашигтай ажилласнаас үр ашгийг хувьцаа эзэмших хүн болгон хүртээд байна. Тэгээ энэгээр нөгөө нэг энэ хөрөнгө нээлттэй болгоно гэдэг нь маш одоо юм үр дүнтэй одоо түрүүн нэг хэлээд шүү дээ эмчнэр багш нар одоо нийгмийн салбарт төрийн албан хаагч нар бол одоо хөрөнгөлөлт юм хийж чадахгүй бол засгийн газраас их хурлаас гарсан шийдвэрийн дагуу одоо энэ стратегийн ордынхоо хувьцаа эзэмшиж байгаа өмчтэй байна те одоо сая төгрөгтэй гэсэн үнэлэн мэдээж зах зээл дээр гараад ирэхээр тогтоох ноогд шиг авч байгаа нь хамгийн чухал. За хоёр дахь нь болохоор яг одоо Монголд нөгөө ингээд нээлттэй болгоод явахаар нээлттэй болохын зорилго нь юу вэ? Нээлттэй болохын зорилго хөрөнгө татах гадаа тийм хөрөнгө. Яг дотоод одоо яг Монгол улсын хувьд гэх юм бол яг ийм сул чөлөөтэй одоо хөрөнгө гэдэг юм бол одоо юу гэдэг нь тийм одоо харилцаа хадгаламжийн үлдэгдэл оролцооны 25 их 80 төгрөг ч юм уу байгаа. Тэгэхээр яг нөгөө Монголоос бол одоо яг энэ жижиг дунд одоо жижиг иргэдч гэдэг юм уу ийм хөрөнгө оруулагч нар бол энэ IPO-д ороод хөрөнгө босгоход нь хөрөнгө их усүр босно гэж байхгүй гэж би бол харж байгаа. Илүү нөгөө нэг манайд ч уулаас яг одоогийн байдлаар юм байгууллагын институционал юм хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт компаниуд байгууллагууд алга байна. Одоо л яг одоо энэ Шингэлхан баялагын сан ч гэдэг юм уу хоригдлогдж ирж байна. Магадгүй нийгмийн даатгалын сан ч юм уу эрүүл мэндийн даатгалын сан эднэр ингээд томоор нь орж иж тэнд хоригдлогдж байгаа тэр сангийн одоо иргэдийн хоригдлогдсон тэр том хэмжээний пүүлдсэн мөнгө нь эргээд энэ зах зээл рүүгээ ороод ингээд явах нь бол ирээдүйд бол гарцааг байх. Яг өнөөдрийн байдлаар бол Монголдоос бол яг энэ хөрөнгө босгоно гэдэг нь бол би боломж багтаа харагдав. Тэгэхээр илүү нөгөө түрүүн дээр Узбекийн жишээ бол маш зүг байгаа. Багцлж агаад мэдээж энд мөнгө оруулна, гаднаас л хөрөнгө оруулна. Тэгээд засаглан сайн байгаад үр ашигтай ажиллаад ирэх юм бол ашигтай ажиллаж байгаа компани өшөөл улам ашигтай ажиллана. Тэгэхээр ашигтай ажиллахаараа нөгөө ногдол ашиг хувьцааг нь эзэмшиж байгаа иргэд байт юм. Тэрэндээ одоо ногдол ашигаараа ингээд хөр маш одоо юм одоо шудраг хуваарлт их юм уу гэж хараад байна. За асуудлагч байр суурь сэнсэ. Энэ дэр яг бас нөө төрнийс нэг улс болго өөр ингэсэн онцлогтой. Тэгээ тэр онцлон дээр үндэслэж одоо бас тэр хувиад бол гаргад юм байлээ. Заавал бас 20 30 40 гэлтгүй бүр зүгээр одоо бидний дээр Сауди Арамко гэдэг нэлээд томоохон компани 1.5% бол IPO хийгээд ингээд
30 гаруй тэрбум долларын бол хөрөнгө бол татж ийсэн юм байлээ. Тэгэхээр заавал 30 мөчгээс үлгээг тухайн орон өөрсдийнхөө онцлогтон дээр суурилж тэр өөрсдийнхөө энэ IPO буюу хувьцааны үннээ тогтоодог юм байлээ л дээ. За нөгөө төвөөр одоо тэр яг ингээд IPO хийгээд хөрөнгө босгож байгаа. Тэр босгосон хөрөнгөө шууд ингээд нийтийн салбар руу цацахгүй шүү. Тухайн хөрөнгө бол илүү дахиж шүү. Өөр тийш хөрөнгө оруулалт юм. Тэгээ тэнд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтаас орж ирсэн өгөөжөө ингээд арт хэрэгтэй тараах ч гэдэг юм уу нөгөө ногдол ашиг байдлаа тараах. Жишээ нь бол энэ кейс гэх юм бол одоо тэр Alaskan Trust Fund гэдэг байна. Иргэн болгоно бол одоо $1000 сар жил болгоныхоо 6 сард авдаг. Тэгээ тэр нь болохоор тухайн хөрөнгө оруулалтын ногдол ашигаас хамаараа дээшээ доошоо янз бүр болд юм байл 2000 3000 ч авдаг. Яг хуу бүр ингээд доошсон кейс нь гэх юм бол одоо тухайн юу ч юм бол 75 онд бол батлагдчихсан. Хууль нь батлаад иргэн бүртээ $1000 өгөөд ингээд тэгээд нэг 2008 оны нөгөө одоо олон улсын хямралч гэдэг юм уу саяны ковидын хямралаас үүдээд нэг одоо яг иргэн бүртээ 1000-ыг тараад гэсэн тэр нэг 800 700 гэхдээ үлдсэн үедээ бол дандаа л яг 1000 буюу тэрнээс дэш яг ногдол шийхаа хэмжээгээр явдаг юм байлээ. Тэгэхээр энэ маань юу харагдаж байна? Тэгэхээр нөгөө нэг босгосон хөрөнгөө зүгээр ингээд хэрхэн яаж дүүргээ аривжуулах вэ? Хөрөнгө оруулалтаа яаж маш сайн одоо хаашаа хөрөнгө оруулах вэ? Үнийг оновчтоо тодорхойлох. Тэгж тодорхойлуулахын тулд энэ нөгөө нэг юм гадны юм том мэргэжлийн экспертүүд чинь зөвлөж өгдөг юм байна. Тэр жишээнүүд одоо жишээ нь гэх юм бол Англид бол одоо тэр British Telecom-д бол яг тэр томоохон юм гадны ийм экспертүүд очиж суугаад одоо тэрэн дээр бол ингээд амжилтаа явуулж ирсэн түүхүүд байд юм байна. Индонезид бас мөн адил иргэн бүртээ 1000-ыг тараасан ингээд ийм бас кейсүүд байд юм байна. Тэгэхээр эдгээр ийм кейсүүд дээр үндэслээд заавал ч нэг ойлгох биш. Ийм сорилтууд нь байгаа юм чинь тэгвэл бидний замаар явбал илүү түрүүнтэй тийм нөгөө төвөр яг энэ IPO ч өөр бол богино хугацаанд бол гардаг биш хамгийн багт бол 3-5 жилийн хугацаанд бий болдог ийм институцэд том шинжилгээ юм байлээ. За маш их баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлөж байна. Бидэнд ерөөсөө 2 минут байна. Тийм учраас хамгийн сүүлийн дүгнэлтийг маш товчхон дүгнээд яваасаа гэж хүсэж байна. Телефон захирлаа. Хийх ёстой. Хийх ёстой IPO хийх ёстой. Тэгээд олон улсын жишг бол төр хувийн хвшлийн гэдэг юм олон нийтийн холимог өмчлөлийн байдлаар ерөөхдөө явж байна. Тэгээд яг сүүлийн үед нөгөө нэг энэ төрийн өмчлөлт компаниудыг сайжруулахын тулд нэг юм үг гараад байгаа юм л Milton Friedman-ийн үг сая яваад ах шиг харагдаад ирсэн нөгөө нэг хамгийн сайн компани бол татан бүхсэн одоо төрийн өмчлөлт компани гэдэг. Гэхдээ тэр бол өөрөө бас жоохон өөрсгөл байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид нарыг сайжруулах хэрэгтэй. Зөрөгтэй одоо хурдан их хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээд энэ засгийн газар үед хийчих болов гэсэн найдлага бол өндөр баг шүү дээ. За дүнэлтийг тэгээ ерөнхийдөө эрх зүйн орчин тодорхойлж байна. Өнөөдөр яг энэ хуулийг өнөөдөр бидний ярилцж байгаа энэ бүх асуудлыг хамарсан энэ одоо цогцын эрх зүйн шинжилэл бол өнөөдөр улсын хурал дээр хэлцэгдэхэд бэлэн болж байна. Тэгэхээр засгийн газар ч гэсэн хүний одоо хуулийн хүлээлт өгөхөөр арга хэмжээ аваад явж байна. Тэгээ өнөөдөр өчтөр би хэллээ. Өчтөр засгийн газар хуралдаанаар энэ Монгол одоо уул уурхайн том одоо нийтлэг компани маань тий 14 компани татан буугдлаа. Бид нар бүтцийн өөрчлөлтөө хийж эхэлж байна. Шинжилгээг бид нар эхлүүлж байна. Хөрөнгө татах тийм ээ одоо яг энэ олон нийтийн болгох засаглалыг сайжруулах чиглэлд өөр ашиг нэмэгдүүлээ. Энэ хэрэггүй олон зарлуудыг ууруулъя тий дундын үйлчлэгийг нэвтрүүлье. Энэ ч ерөөсөө дандаа бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлтэй уул уурхайн компаниудаас эхлэе. Тэгээ энэ бол яг тэрэн зэрэглэл гэдэг зөв. Ерөөсөө хөрөнгөний бол багц ч юм бол энэ нэгдэл л байгаад байна. Тэр бид нар эндээс эхлэх юм бол ерөөхдөө зааж байгаа асуудлууд төрөмжлөлт компаниуд бол засаглал нь тодорхойлоод явчих бах. Яа эрх зүйн орчинч бүрдэж чинь. Энэ эрх зүйн орчин бүрдээд эхлэх юм бол төрийн өмчт компани болгон орон нутгийн өмчт компани болгон ерөөхдөө зорилгоо тодорхойлноо. Энэ компани байх хэрэгтэй мөн хэрэггүй мүү гэдгийг шийднэ. Энэ бодлого байхгүйгаас болж бид нар замраагүй байдлаас явж ирсэн. Тэгээ энэ бодлогоо бид нар их хурлаараа батлуулж аавна. Тэгээ хэрэгжилтийг засгийн газар орон нутаг хэрэгжүүлээд явнаа. За хамдаж тодорхой одоо өөр шиг төрийн өмч компаниуд өөр шиг үр дүн нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн болох нь зайлшгүй. Тийм бидэд одоо хийгээд явж байгаа ингээд 2-3 юм хувилбар байгаа. Яг нөгөө түрүүн судлаач бас хэлээд байна. Ингээд нээлттэй компани болоход процесс өөрөө бол маш урт хугацаа ингээд явагдана. Тэгээд өмнө гарсан шийдвэр юмнуудаа ингээд нийцүүлэх гэх. Тэгэхээр яг одоо шинээр гарах одоо шинэ IPO ингээд хийгдэх бол би бол айгүй удах гэж харж байгаа. Энэ янз яг юуны хувьд хууль эрх зүйн өрөөнд бол болж гин маш баяртай айгүй хурдтай юу шийдвэрүүд гарч ийн гэд би хувь зүгээс бол харж байгаа. Хамгийн дөрөнд одоо ингээд нөгөө болгоцсон одоо ингээд бэлэн жишээ байгаа хгүй бид Эрдэнэс тавталгаа. Эрдэнэс тавталгаа хөрөнгө байна хүмүүс эзэмшиж сая төгрөгнийгээд үнэлгээнд тогтоогүй энэ хоёр төчтөр магадгүй нэг тодорхой хувийн
ингээд эргэлтэнд оруулаасаа энэ эхлээд үзээсээ яг бодит байдал дээр юу болох нь нөгөө түрүүн телевиз захирлажсэн Монгол тохирсон тийм Монгол тохирсныгоо үзэхийн тулд билехийн жишээ бол Эрдэнэс таван толгой дээр байна гэж харагдав. Тэгээ одоо магадгүй нөгөө Узбек, Казахч гэх юм энэнийг дуурайгаад ингээ их юм дахиад магадгүй 2 3 жилийн дараа шинэ юм орж ирэх гэдэг байна. Тэгэхээр Эрдэнэс таван толгой дээр энийг хийчихээ л да. Одоо явцсан байна шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээгээр жоо хязгаарлалтуудаа тавьж өгөөд арилжаанд орууллаа тийм 1700-оос магадгүй хэдийн 10 15% юм. Тэгээд дараагийн ээлжинд дараагийнхаа тэр юмнууд нь явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд явахын зүйтэй ийм хилцүүлгээс нь баярлалаа. За. Тийм бас мөн адил явах хэрэгтэй бид нэр үсээ яасан ч хийх л хэрэгтэй. Гэхдээ яг тэр нөгөө нэг стандартаа барих хэрэгтэй, зарчмаа барих хэрэгтэй. Үйл ажиллагаануудаа яг харилцан уялдаатай байх хэрэгтэй. Энэ нь өөрөө тодорхой цаг хугацаатай байх хэрэгтэй. Ингээд сунжирсан юм бол хэрэггүй. Дээрээс нь нөгөө нэг ингээ баг багаас нь багцлаад ингээд хамгийн сүүлд нь магадгүй тэр том компаниудаа оруулах хэрэгтэй. Жишээ нь одоо 1072 дээр ч гэсэн ярьж байна. 1072 дээр яаж болох вэ гэхээр 1072-ыг шууд хөрөнгөний бирж дээр харах юм бол магадгүй манай хөрөнгөний бирж дийлэхгүй мэдэхгүй байна. Тэгвэл хамгийн одоо аюулгүй байдлаар нь яаж болох вэ гэхээр 1000-ын ингээд түгчээд 72-ын иргэд ингэж хоорондоо одоо арилжих боломжийг нээж өгөх юм бол энийгээ дагаад ч нийтхүү амын эдийн засгийн санхүүгийн өрнгийн биржиж ингээд мэдлэг мэдээлэл нь ингээд өргөжөөд явах болов. Тийм учраас бүх зүйлийг яг ийм нарийн төлөвлөгөөний дагуу харилцаа хоёр даа тийм нарийн төлөвлөгөөний дагуу их нь илүү чухал болов л гэж бодож байна. За маш их баярлалаа. Урилга хүлээж аваад цаг заваа гаргаад ирж ярилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчтэй Монголын эдийн засгийн форумын хүрээнд явагдаж байгаа. За цуврал хилцүүлэг буюу стратегийн яриа хэлэлцээ энэ төрөд өндөрлөж байна. Бид өнөөдөр төрийн өмчийн компаниудын ховчлол хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд ярилцсан юм а.